За ийхүү улс төр буцалж байх зур багш нарын хугацаагүй ажил хаялт албасаар эхэллээ. Эхний өдрийн байдлаар улсын хэмжээнд 83 сургууль 173 цэцэрлэгийн 16 мянган багш ажилчид ажил хаялтад нэгдсэн байна. Багш нар 2026 онд багтаж үндсэн цалинг 3.5 сая болгох аль биесны шийдвэр гарах хүртэл ажил хаялтаа үргэлжлүүлнэ гэсэн байр суурьтай байна. За үзэгчдээ НТV-ийн сурвалжлах баг нийслэлийн 31-р сургууль дээр ажиллаж байна. За яг одоо нийслэл Улаанбаатар хотод 16 цаг орчим болж байна. За тус сургуулийн тухайд бол өнөөдөр улс орон даяар явагдаж байгаа багш нарын ажил хаялтад өглөөний 8 цагаас эхлээд нэгдсэн байгаа. За өнөөдөр бол ямар ч хичээл ороогүй. За багш нар бол ажлын байран дээрээ ажил хийхгүй ажил хаясан юм байдалтай байна. Ерөнхийдөө ажил хаялтын дэг гэж байгаа. Тэгээ дгийнхаа дагуу бүгдээ өглөө 7 цаг 50 минутанд цуглараад тэгээд өдөр нь 12-оос 1 цагийн хооронд цайны цагтаа ороод ер нь ажил хэвэн яаж явагддаг яг тэр хуваараар явж байгаа. Одоо багш нар 17 цаг хүртэл ажил хаялтанд оролцсноо гэсэн үг. Өглөө хүүхэд ирсэн үү? Өглөө хүүхэд ирээгүй. Яагаад тэгэхээр мэдээлэлээ сайн хүргэсэн учраас ер нь хүүхдүүд гэлтгүү эцэгчүүд бүгдээ бидрийг маш сайн дэмжиж байгаа. 31-р сургуулийн эцэгчүүд хүүхдүүд бүгдээ сайн дэмжиж байгаа. Засгийн газраас гаргасан тэр 20% нэмэгдлийг ерөөсөө тэр амьдралд хөрөлцөхөөс нэмэгдэл биш учраас багшийн цалин 3,500 болгож одоо болгох хүртэл одоо энэ ажил хаялт маань хязээ хүртэл үргэлжлэн тэр хүртэл явна да. Жишээлх юм бол одоо сая 484 мянган төгрөгийн цалин авдаг байлаа би одоо. За ямар ч хэсэн тэндээс халаа гэж бодоход би одоо жишээлх юм бол байр төрөсөлж амьдэрдэг. Тэгэхээр нэг өрөө байрны мөнгө бол одоо сая 200-ийн хооронд байна тий. Тэгэхээр цаад одоо үлдэж байгаа мөнгөөр амьдрах одоо ямар ч наазахын одоо тэр хэрэгцээгээ хангахад бол хэцүү байна. Тэгэхээр тансаг хэрэглээ бол одоо багш нарын хувьд хүсэдж одоо байхгүй тийм зүйл. 20% нэмэгдэл 71 шанаг ус нэмэлт тэр ихтэхгүй шүү дээ. Яг л тийм л юм бол. Монголын боловсрол шинжилгээ ухаан үйлдвэрчний хөвлийн холбоонд нийслэлийн 177 сургуулиас 106, 314 цэцэрлэгээс 217 гишүүнчлэлтэй байдаг гэнэ. За эдгээр боловсролын байгууллагууд үе шаттай ажил хаялтад нэгдэж байгаа гэлээ. Мөн орон нутгаас бас гишүүнчлэлтэй сургуулиуд байдаг. За тэнд нь Арангаа Үлзийт, за Төв аймгийн Батсөмбөр, за мөн одоо Налах дүүргээс оролцсон ийм байдалтай манай яг шууд гишүүнчлэлтэй газруудаас за мөн босод одоо орон нутагт аймагуудтай гишүүнчлэлтэй одоо аймаг сумих бол байдаг. За эдгээр аймагуудаас бол Орхон аймаг бол нийт 29 байгууллагын 1566 хүн өнөөдөр ажил хаялтанд орсон байна. За Сүхбаатар аймагт нэг сургууль дээр бол ажил хаялт хийгдэж байгаа. За ингээд Төв аймгийн Борнуур Баян Чандман 2 сумд сургуулийн хөл төвсрөл ерөнхий боловсрол айл нь хоёлаа гэж ажил хаялсан гэсэн юм мэдээлэлтэй байна. Зарим сургуулиуд 2 өдрийн хүүхдийн хоолны захиалга хийгдсэн зэргээс шалтгаалan өнөөдрөөс ажил хаялтад нэгдэж чадаагүй байна. Зарим маргаашаас олон даваа гарагаас ажил хаялтад нэгдэх багш нарын тоо нэмэгдэх төлөвтэй байгааг үйлдвэрчний хөвлийн холбооноос мэдээллээ.